Юу яцгаана өнөөдөр хамтдаа unbox хийцгээе. Энэ хайрцагч юу байгаа юм бол харцгаая. За эхнийх нь энэ mic-ийг авсан. Rode mic авсан. Та бүгдээ харж байгаачлан энэ хоёр бичлэгийг харьцуулъя. Энэ бичлэг маань энэ mic-тэй байх үеийн бичлэг. Лиза чин YouTube дээр 18 сая дагагчтай видеоных нь хамгийн бага. За арай илүү чихэнд дулаахан ойрхон сонсогдож байгаа. За энэ бичлэг бол миний одоогийн хэрэгжилж байгаа Rode бас нэг энэ mic байгаа. За миний хувьд гэх юм бол энэ mic нь илүү одоо миний яриаг тодтогч гаргаж өгөх учраас би энэ mic-ийг худалдаж авсан. За ийм хайрцагтай юм байна. Цаца. Ямар гоё харагддаг юм бэ. За энэ mic-ийг хамтдаа туршиж үзцгээе. Миний яриа одоо ямар сонсогдох нь хамтдаа харцгаая. За энэ ч нь болохоор 3 холбогч нь харагдаж байна. За энэ mic-ний тогтоогч нь харагдаж байна. За үлдсэн юмнууд нь хэрэгтэй биш. Хэдэн номнууд байна. Би мэдээж ном уншихгүй. За ямар ч гэсэн ингээд тогтоочлоо. Ингэж харагдаж байна. За энэ залгуураа болохоор залгаад камертайгаа холбох юм байна. За энийг юу ч гэсэн тэгээ байлгачих. За дараагийн хайрцаг маань арай илүү том харагдаж байна. Энэ дотор юу вэ? Хамтдаа харцгаая. Ийм подолк авсан. Миний хувьд нэг зүйл хийх гэсэн. Би энэ подолкийг зүгээр залбирч байна. Бүх энэ Европ дээр энэ Ирландд зарж байгаа подолкнууд нэлээд урт нэг та бүгд харж байгаач яг даашинц шиг харагдаад байдаг. Би энд ирснээс хойш подолк цамц ер нь бол аваагүй. Учир нь гэх юм бол хувцсан дандаа нэг юм хитэн хувцс гэж дандаа нэг юм урт нэг сонио. За энэ подолкийг битил уртаа басна гэж бүр гууч юм. Ямар хүн бол хамтдаа харцгаая. Миний хувьд бол хар подолкийг захиалсан. За энэ бол хараас бол урт подолк биш юм шиг байна. Тэгээ нэг эрэгтэй үнэ азтай зүйл бол би зүгээр л дэлгүүрээс дандаа л хар ингээ подолк авчдаг. Энэ бүх хувцсан дээр зогчдаг амар байдаг учраас эрэгтэй үнэ нэг давуу тал нь линий юм да тий. Подолк бол ингэж харагдаж байна. За яг л миний ярьсанчлан дандаа энэ Европ хувцснууд дандаа нэг ийм урт. Би бол яг ийм байдлыг хүсэж байгаа байхгүй. Тийм ерөөсөй байхгүй. Тэгээд энэ зурган дээр харж байгаачлаа уул нь бариу загварын подолк гэсэн. Тэгсэн чинь нийлээ өргөн загвараар ирчих. Над ер нь энэ подолк ерөөс таалагдсангүй шал тэнэг подолк байна. Би угаасаа хувцсыг яг захиалах дурггүй яг дэлгүүрээс нь очиж үзэж ижил авах дуртай байдаг. Энэ удаад хар подолк гайгүй байлгүй дээ. Энэ зураг шиг байлгүй дээ гэж найдаа захиалсан юм л ирчлээ. Тэгээд одоо яг подолк бол нэг ингэсгийг л өмсөн юм байна. Таалагдсангүй. За дараагийнх руу орцгоё. Дараагийн бараа юу вэ? Хамтдаа харцгаая. Энэ бол неон гэрэл гэж шүү. Неон гэрэлтэй юу байж болох вэ? Цанца ийм морто болсон. Манайхаа ийм морто болсон. Хамтдаа энэ муурыг асааж үзцгээе. За манайхаа муур ингэж харагдаж байна. Хэр харагдаж байна? Доор хэсэгт комент өгөлтэйгээрээ та бүхэн таалагдж байна уу? Надад бол муур бол үнэхээр таалагдлаа. Энэ подолкноос хэд дахин хөөрхөн гоё байна. Би подолкоос ойлчлоо. Хуучин подолк өмсчлөө. Шинэ подолк нөлөө үнэхээр таалагдсангүй. Монгол очиж байгаа бол нэг подолк цамц авъя да. За дараагийнх нь юу авснаа хамтдаа харуулцгаая. Энэ бол микрофон тогтоогчийг авсан байгаа. Би mic бол яг орон дээр ингэж тогтоогоод mic шууд орны хажуу талаас ярих хүсэлтэй байгаа. Хоёр ийм уутгаач байна. За эхнийх нь энэ тогтоогч юм байна.
Хоёр дахь нь юм бол хоёр дахь нь энэ суурин юм байна. Миний харж байгаа. За ямар ч гэсэн энэ камера сүрлүүлчихье. За ямар ч гэсэн хідэн нүх суурын өстө дайрч шургуулсаар байгаад нэг юм ирхэн юм гэсэн. Камераа тогтоочлаа. За камера одоо дурч үзэж байна. Мик одоо дурч үзсэн хэр сонсогч байна манайхаа дээрцэн байна миний дуу хоолой. Та бүхэн доорх комент үлдээгээрэй. За манайхаа сүүлийн хайрцаг задлаа. Ийм хэмжээтэй хайрцаг байна. Юу бол хамтдаа харцгаая. Цанца ийм маск захиалсан байгаа. Гар нарын. За ер нь бол хайч хэрэгтэй юм биш шүү. Хайчаар авчи. Цанца ийм маск захиалсан. Инфлюенсер учраас нүүрэнд анхаарал хандуулж байна. Миний нүүр бол миний нэрийн хуудас. Тийм учраас 7 хоногт нэг удаа нүүрний маск тавих шийдсэн байгаа. 7 хоногт 1-2 удаа. Энэ үрслээ үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Удахгүй эргээд уулзцгаая. Баяртай.